цааны хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр бид нар тэгш хэмтэй дүрсийг таних тухай үзнэ. За энэ ямар дүрс вэ хүүхдүүдээ? За тэгш үнцэгт байна. За энэ тэгш үнцэгтийг бүгдээрээ олон янзаар нугалж хувааж үзье. За багш нь хоёр үзүүрийг нь шатуулаад ингэж нугаллаа. За өөрөөр яаж нугалж олох вэ? Багшийг дагаад нугалаарай. За бас ингэж нугалж олж байна. За ингээд диагонал хэлбэрээр нас нугалж олж. Диагонал хэлбэрээр нугалахад энэ гурвал тэгш үнцэгт маань хоёр ширхэг гурвалжин дүрсэд хуваагдаж байна. За бидний өнөөдрийн үзэх тэгш хэмтэй дүрсийг таних гэдэг хичээлийн маань ямар дүрсийг тэгш хэмтэй дүрс вэ гэдгийг та бүхэн мэдэж авах ёстой. За ямар нэгэн шулуун шугамар нугалахад давхцдаг дүрсийг тэгш хэмтэй дүрс гэж нэрлэдэг байна. За энэ давхцсан байна уу хүүхдүүдээ? За давхцсан байна. За ингэж нугалахад давхцсан байна уу? Давхцсан байна. За энэ нугалалтаар бол давхцаагүй. Гэхдээ бусад нугалалтаар давхцаж байгаа учраас тэгш үнцэгт маань тэгш хэмтэй дүрс мөн байна. Шулуун шугамар нугалахад давхцдаг дүрсийг тэгш хэмтэй дүрс гэж бүгдээрээ ойлгож болох нэ. За шулуун шугамыг тэгш хэмийн тэнхлэг гэж нэрлэнэ гэсэн. За тэгэхээр шулуун шугамыг багш нь зураад тодруулчих. Өөрөөр хэлбэл энэ шулуун шугамудаар нугалахад дүрс маань давхцаж байгаа учраас энэ шулуун шугамуудыг тэгш хэмийн тэнхлэг гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр тэгш үнцэгт дүрс маань хоёр ширхэг тэгш хэмийн тэнхлэгтэй байх нэ. За дараа нь та бүгдийн сайн мэдэх квадрат дүрс. За квадрат дүрсийг бүгдээрээ олон янзаар нугалж үзье. За диагоналаар нь нугалахад квадрат дүрс маань давхцаж байна. Одоо талаар нь нугалж үзье. Бас давхцаж байна. Нөгөө диагоналаар нь нугаллаа. За тэгэхээр квадрат дүрс маань тэгш хэмтэй дүрс мөн бөгөөд дөрвөн ширхэг тэгш хэмийн тэнхлэгтэй байх нэ. Өөрөөр хэлбэл дөрвөн тэгш хэмийн тэнхлэгийг нь багш нь зурж үзүүлээ. За энэ диагоналаар нугалахад давхцаж байсан. Энэ диагоналаар нугалахад мөн давхцаж байсан. Талаар нь нугалахад давхцаж байсан. Энэ талаар нь нугалахад мөн давхцаж байсан учраас дөрвөн ширхэг тэгш хэмийн тэнхлэгтэй дүрс ахнэ. За дараачийн дүрсийг харъя хүүхдүүдээ. Энэ ямар дүрс вэ? 6 өнцөгтэй. За 6 өнцөгтийг бүгдээрээ нугалж үзье. Энэ гэхдээ зөв 6 өнцөгт биш байна. Зөв 6 өнцөгт бол бүх тал нь тэнцүү байх ёстой. За энэ өнцгөр нь нугалж үзье. За
За давхцсангүй. За тэгвэл өөр талаар нь нугалж үзье. За ингэж нугалсан чинь давхцаж байна. Тэгэхээр энэ бол тэгшинтэй дүрс мөн байх нэ. За дараагийн дүрс маань дугуй дүрс. Дугуй дүрсийг бүгдээрээ нугалж үзье. За нугалахад талууд маань давхцаж байгаа учраас дугуй дүрс маань тэгшинтэй дүрс мөн байх нэ. За дараачийн энэ дүрс бол адил талд уруулж. За нугаллаа. Нугласаар маань давхцаж байгаа учраас энэ гурвалж маань тэгшинтэй уруулж мөн байх нэ. За одоо бүгдээрээ энэ дүрсийг нугалж үзье. За ингээд нугалсан чинь энд давхцахгүй байгаа учраас энэ тэгш хэмгүй дүрс байх нэ. За дараа энэ дүрсийг параллелограмм гэж нэрлэдэг 4 үнцэгт. За энийг бүгдээрээ нугалж үзье. За энд давхцсангүй. За энд бас давхцсангүй. За давхцахгүй. Энэ бол давхцахгүй байгаа учраас тэгш хэмгүй дүрс байх нэ. За дараа хүүхдүүдээ энэ бол тэгш үнцэгт гурвалжин байна. За бүгдээрээ тэгш үнцэгт гурвалжинг нугалж үзье. За энэ үнцэг давхцсангүй. Энэ үнцгээр нугалахад мөн давхцахгүй. За ингэж нугалсан ч гэсэн давхцахгүй. Тэгш үнцэгт гурвалжин байна. Тэгш хэмгүй дүрс орох нэ. За хүүхдүүдээ та бүхэн гэртээ байгаа тавилга эд зүйлсээс тэгшинтэй дүрс байна уугүй юу ажиглаж хараарай. Гэртээ сурах хүчгийн 485-аас 488 дугаар дасгалыг ажиллаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.